Эфес номын 1-3 дугаар бүлэг нь онол сургаалын талаар гарна гэсэн тийм үстэй. Тэгээд ялж Паул цондоо Есүс Христээр дамжин тэнгэр газ дээрх бүх зүйл нэгдсэн. Хүн Есүсээр дамжуулан харь үндэстэн, Юудэ үндэстэн гэж ялгаа байхгүй. Бүгд Бурхны гэр бүлийн гишүүн болсон юм аа. Тэр талаар өгүүлсэн. Харин 4-р бүлгээс 6-р бүлэг хугацаанд Паул тэнхүү Есүс Христийн дамжуулан Бурхны гэр бүлийн болсон хүмүүс Бурхны ард түмэн хэрхэн амьдрах вэ гэсэн хэрэгжүүлэлтийн талаар ярьж байгаа. Санаж байгаа тийм үү? Тэгэхээр хөржийн 8 гарагийн цуглаанаар бид Эфес ном 4-р бүлгийн 1-ээс 6-г харсан. Энэ хэсгээр бид дуудлагандаа зүүс ахстай яваарай. Тэрний хамгийн ихнийх нь бол сүнсний нэгдлийг хадгалаарай гэсэн байна. Санаж байгаа. Сүнсний нэгд. Өөрөөр хэлбэл Иесус Христ гэж ариун сүнсийг хүлээн аваад та нар хэдийнэ нэг болчихсон байна. Тэгээд нэг болсон 7 зүйлээс тийм үү? Санаж байгаа бол дахин нэгэн товчхон харуул нэг найдвар, нэг бие, нэг сүнс, нэг эзэн, нэг итгэл, нэг баптизм, нэг бурхан юм аа гэж. Ийхүү нэгдмэл болсон. Энэ нэгдлээ үргэлж хадгалаарай юм аа. Чуулган дотор янз бүрийн хуваагдал, талцал, зөрчилдөөнийг бий болгож болохгүй шүү гэсэн. Харин өнөөдрийн хэсэг буюу яг үндсэндээ бол 7-р ишлэлээс 16-р ишлэл хүртэл энэ хэсгээр нэгдмэл хэрнээ өөр үйлчлэлтэй, бэлгүүттэй хүмүүс шүү гэдэг талаар улам ярьж байгаа юм. Гэхдээ нэг доор олонний ишлэл хийхээр ойлгоход хэцүү байх гэж үгнээс хоёр хуваасан гэсэн үг байна. Тэгээ өнөөдрийн хэсгээр бид өөр үйлчлэлтэй хүмүүс хэрхэн нэгдэж Христийн биеийг байгуулах юм бэ гэдэг талаар харна гэсэн үг. Өөр бэлгтэй хэрхэн Христийн биеийг байгуулах вэ? Тэгэхээр бид Эфес номыг бол яхахгүйгээр чуулганы талаар ярьдаг ном гэж хэлдэг байна тийм үү? Тийм болохоор энд яг чуулганы талаар ярьж байна гэсэн. Тэгэхээр чуулганы талаар ярьж байна гэдэг маань энэ нь зөвхөн яг энэ цугласан та хэдийг бид бүхнийг ярьж байгаа биш. Энэ бол Христийн бие, бүх Христ гэж Бурхны хүмүүсийн тухай ярьж байна гэсэн үг. Бас өргөн утгаар нь бид давхар харах хэрэгтэй юм шүү гэсэн үг юм шүү. Үдэрээ 7 ишлэлийг дахин хараад юм 3. Харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нэгүсэл өгөгдсөн байгаа. Тэгэхээр энэ нэг байгаа тухай ярьж байгаад өргөжлүүлэн хэлж байгаа. Харин өөрөөр ярьж өөр сэдвийн талаар эсрэг сэдвийн талаар ярих гэж байна гэсэн утгатай юм аа. Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нэгүсэл өгөгдсөн юм аа. Энэ дээр Христэд байгаа сүнсний бэлгийн хэмжээгээр хүн бүрд нэгүсэл өгөгдсөн гэдэг маань өөрөөр хэлэх юм бол Бурхан итгэлийн хүн нэг бүрд сүнслэг бэлгийг нэгүсэл болгон өгсөн гэсэн утгатай юм байна. Нэгүсэл гэдэг үгийг карис, грек хэлээр карис гэж хэлдэг. Харин сүнслэг бэлэг гэдэг үгийг карисма гэж хэлдэг. Ойлгомжтой юм уу? Юу гэнэ? Карисма. Тэгэхээр нэг осны бэлэг гэдэг энэ үг маань өөрөө сүнслэг бэлэг гэдэг энэ үг маань нэгүсэл гэсэн утгатай үгнээс үүсэлтэй гэсэн утгатай юм байна. Нэг осны Христ маш их өөрт нь бэлэг байгаа. Тэрхүү бэлгийн хэмжээгээр хүн тус бүрд бэлэг өгсөн юм аа гэж хэлж байна гэсэн юм. Итгэсэй гэж яриад байна. Харин энэхүү бэлгийг хэзээ өгсөн бэ гэдгийг бүгдээрээ 8 9 ишлэлийг харах юм бол ойлгомжтой байна. Тиймээс өндөр дээш гарахдаа тэр олзлтыг олзолж хүмүүст бэлэг өгсөн гэж хэлдэг. Тэр дээш гарсан гэдэг нь тэр бас газрын доод хэсэгт буулсан гэдгээс өөр ямар утгатай вэ? Эзэн хизээ өгсөн бэ гэхээр тэр дээш гарахдаа өөрөлдвөл тэрээр тэнгэрт отохдоо олзлогдсдгийг олзлолт гэж юм байна. Өөрөлдвөл энэ нь ямар хүнийг яаж нэхэр гим нүгэл, үхэл, сатаанд олзлогдсон байсан хүмүүсийг дахин эзэн олзлон аваад тэднэрт юу өгсөн юм аа? Бэлгүүд өгсөн юм. Энд хэлж байгаа бэлэг гэдгийг та бүхэн нэг юм хүнд хүнтэй өгж байгаа бэлэг гэдгээр ойлгохгүй гэдэг мэдэж байгаа юм. Энэ бол сүнслэг бэлгийн талаар ярьж байгаа. Та хэдийн арай ойлгомжтой бол бэлэг авьяас гэж ярьж байна. Энэ зүйлийг өгсөн юм аа гэж. Өөрөөр хэлбэл дээш одохдоо тэглийн хүмүүс ариун сүнсээр дамжуулан бэлгийг өгсөн юм аа. 7 ишлэгийг харах юм бол юу гэж хэлж гэхээр хүн бүрд гэж хэлсэн үг байна шүү. Дагаад хүн бүрд.
Энэ үгийн доогуур зав зурх хэвээр хүн бүр. Дараа нь Христийн бэлэг гэдэг үгийн доогуур зурсан юм. Хүн бүрд тэр дээш гарахдаа бэлгийг өгсөн юм. Энэ тэр дээш гарсан гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр 9 дугаар харах юм бол тэр бас газрын доор уусан гэдэг утгаас. Өөрөөр хэлбэл Христ дээшээ гарсан гэдэг маань газар дээр байгаа хүмүүсээс дээшээ гарсан хүн биш. Тэрээр дээр байж байгаа дээрээс газар дээр бууж ирээд тийхүү хүн төрлөختний төлөө загламын ажлыг хийж гүйцэтгснийхаа дараа дээш оцсон тухай хэлж байна. Ингэснээр тэрээр хүн бүрд юу өгсөн юм аа? Бэлгийг өгсөн юм аа. Тэр энэ хүн бүрд өгсөн бэлэг гэж яг юу юм бэ? Мөн бас надад ямар бэлэг өгсөн бэ гэдгийг дахин нэг бодох шаардлага байна. Дагдлахгүй надад бэлэг өгсөн. Арай өөрөөр хэлье, надад бэлэг авьяас өгсөн. Тэр бэлэг авьяас гэж ярих нь та ойлгоход амар үг боловч яг бичээс бол бэлэг гэдэг үгээр хэлж байгаа шүү. Тэр ойлгох хэрэгтэй юм. Энэ нь эзэн Есүс Христийн хүн тус бүрд өгөхдөө өөрийнхөө хүсснээр өгсөн юм байна. Тэр нь бэлгийг яг үнэндээ авах гэж байгаа хүнээс хамаарахгүй, өгөх гэж байгаа хүнээс хамаарна тийм шүү дээ. Тэгэхээр эзэн хүн тус бүрд харилцан адилгүй өгдөг бөгөөд өөр хэмжээтэйгээр өөр өнгөөр өгдөг. Ром ном 3 хэсэг дээрээс бүгдээр энэ нарийн харах болно. 3 хэсэг дээрээс. За Ром ном 6 дугаар 12 дугаар бүлгийн 6-аас 8-ыг эргүүлээд харъя. Ром ном 6 дугаар бүлэг. Ром ном 12 дугаар бүлэг 6-аас 8. Энд ихний бэлгүүдийн талаар харах болно. Ром 6-гийн 12-ийн 6-аас 8. Бидэнд өгөгдсөн 6-аас нь явчих. Бидэнд өгөгдсөн нэгүслийн бэлгүүд ялгаатай. Мөн үү? Иш үзүүлэг нь итгэлийнхаа хэрээр, үйлчлэлээр, сургагч нь сургаалаар, ятгаагч нь ятгалгаар, өгөгч нь өгөөмөрөөр, удирдагч нь хичээнгүй сэтгэлээр, өршөөгч нь баяртайгаар үйлд. Амен. Өөрөөр хэлбэл эзэн хүн тус бүрд ийхүү бэлгүүд өгсөн юм аа гэж. Энд хэлж байгаа бэлгүүдийг дахин нэмэгдэх гэж харвал иш үзүүлэг, үйлчлэл, сургах, ятгах, өгөх, удирдах, өршөөх гэсэн 7 бэлгийн талаар ярьж байна. Энэ хэсгээс бурхан эзэн та бидэнд өгсөн байгаамаа гэсэн үг. Энэ үгийг сонсохдоо надад өгсөн бэлгийг аль нь байж болох вэ гэдгийг нэг хараад үзээрэй. Цаашаа 1-р Коринт номын 12 дугаар бүлэг дээр ийхүү бас гардаг. За Ром 12, 1-р Коринт 12 дээр шүү. Сүнслэг бэлгүүдийн талаар өгүүлдэг. Хойш нь эргүүлээд 1-р Коринт ном 12 дугаар бүлэг дээр 7 дугаар ишлээс нь 7 дугаар ишлээс нь осно. За нийтийн тусын тулд сүнсний илэрлийг хүн тус бүрд өгсөн аж. Нэгэнд нь мэрэгэн ухааны үгийг сүнсээр өгсөн бол нөгөөд нь мэдлэгийн үгийг тэр сүнсээр өгсөн бөгөөд өөр нэгэнд нь итгэлийг мөнөөг сүнсээр өгөөд нөгөөд нь эдгэх бэлгийг л сүнсээр өгсөн. Өөр нэгэд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь иш үзүүлэх, бас нөгөөд сүнснүүдийг ялгах, нөгөөд нь олон янзын хэл ярих үг, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн. Цаашаа энэ бүхнийг өнөөхөл сүнс ажилуулдаг бөгөөд хүн бүрд тус тусад нь өөрийн хүссэнчлэн хуваарилдаг. Тэр эзэн дээш одохдоо хүн тус бүрд бэлэг өгсөн гэдэг маань ариун сүнсээр дамжуулан өгсөн юм аа гэсэн үг. Бид ариун сүнсийг хүлээн авахтаа зэрэгцэн бидний дотор бэлэг бий болж идэг гэсэн үг. Энэ хэлж байгаа бэлэг нь 12 бэлэг байгаа бөгөөд мэрэгэн ухаан, мэдлэгийн үг, итгэл, эдгэх, гайхамшгуудыг үйлдэх, иш үзүүлэх, сүнсийг ялгах, хэл ярих хэлүүдийг тайлбарлах үе гэсэн. 9 бэлэг. Саний хоёрыг уншихад л бид маш олон бэлэг байгаа талыг харж байна. Эхнийхэн дээр нь 7, дараах дээр нь 9 байна. Цаашаа нь унших юм зөндөө олон бэлгүүдийн талаар бид олж харах боломжтой юм. 1-р Петр ном 4-ийн 10, 11-ийг эхнийг харах юм бол энэ бэлгийг ерөнхийд нь 2 хувааж үзэх боломжтой юм. 1-р Коринт ном 4-ийн Петр шүү. Би сайн юу гэсэн. 1-р Петр ном 4-ийн 10, 11 олсон гарцсан уу? Хамт уншицгаая.
Хүн бүр хүлээ авсан бэлгээрээ бие биендээ Бурхны олон төрлийн нэгүслийн сайн ярууд шиг үйлчил. За энэ хэсэгтээ төр. Энэ дээр хэлэхдээ бэлэг өгсөн зорилгын талаар хэлж байгаа юм. Танд өгсөн бэлгээр бие биендээ үйлчлээ юм аа. Зүгээр цуглаан ирээд яваатай биш юм аа. Үйлчил юм аа. Ойлгож байна уу? Бүлгийн цуглаан, цуглаан хамагдаад яваатай биш юм аа. Үйлчил юм аа. Хүлээн авсан бэлгээр. Цаашаа үргэлжлүүл энэ үгийг талаар хэлэхдээ ярьдаг нь Бурхны илэрхийлэлээр яриг. Үйлчилдэг нь Бурхнаас итгэдэг хүчээр үйлчлэг. Тэгээд бүх зүйл Есүс Христэд дамжин Бурхан алдаршуулгадах юм. Есүс Христэд алдар баа сүргүүч нь үеийн үед байх болтугай. Амен. Энэ бэлгийг хоёр ханзаар хувааж байгаа. Нэгдүгээрх нь ярьдаг бэлэг юм аа гэж. Саний дурдсан бэлгүүдийг ярьдаг бэлэг гэдэг нэг хэсэг хувааж бол. Мөрөөл иш үзүүлэг, мэдлэгийн үг гэх мэт зүйлсүүд бүгдээрээ заах, сургах тийм үү? Бүгдээрээ ямар бэлэгт нөрөх вэ? Ярьдаг бэлэг. Нөгөөх нь үйлчилдэг бэлэг юм. Энэ нь гараараа үйл хөдлөлөөр боддоор хийн гэсэн. Өдөртнийх нь өгөх нь эдгээр бүх зүйл нь боддоор хийнэ гэсэн. Эргээд ийм хоёр төрөлд эзэн маш олон бэлгүүдийг бидэнд зөвшөөрсөн байна. Гэрэн хамгийн харамсалтай нь христэгч нэр дунд ийхүү надад өгөгдсөн бэлэг юу вэ гэдэг мэддэггүй хүмүүс маш их байдаг. Мэддэггүй ч олон байна. Мэдсэн ч үйлчлдэггүй ч цөөнгөө байна. Ийхүү нэгүсний бэлэг эзэн дээш одохдоо олзлогсдыг олзлон өгсөн юм аа гэж хэлсэн. Тэр дээш одсон ямар утгатай вэ? 10 дугаар эшлэлийг хараадах юм. Босоод Эфес номд 4-р бүлэг рүү ороод 10 руу. 10 дугаар эшлэл 3. Доош буусан тэрэн бүх юмсыг дүүрэхийн тулд бүх тэнгэрийн дээр гарсан тэр өөрөө юм аа. Энэ үгийг харах юм бол жоохон ойлгоход хүнтэй юм байна. Гэтэ тэр доош буугаад дахин дээш гарсан юм аа гэж. Дээш гарахдаа хаана гарсан гинэ? Бүх тэнгэрийн дээр юм аа. Юудэ хүмүүс гурван төрлийн тэнгэрийн талд ойлголттой байдаг байсан мэдэх баг. Эхнийх нь яг агаар мандлын энэ тэнгэр юм. Дараагийнх нь сансар окторгуун тэнгэр юм аа. Тэний хамгийн сүүлийнх нь Бурхны оршихуй байгаа газар буюу 3 дахь тэнгэр юм. Юудэ хүмүүс тэнгэр гэдэг үгийг 3 янзаар өгж ойлгодог байсан. Энэ үгэнд хэлэхдээ бүх тэнгэрийн дээр гарсан гэдэг нь маань агаар мандлын сансар окторгуун тэнгэр биш харин Бурхны оршихуй гарсан юм аа гэсэн утга юм аа. Олж байна юм уу? Тэгээ энэ дээр гарахдаа бүх юмсыг яахын тулд дүүрэхийн тулд. Бүх юмсыг дүүрэх гэдэг үг бид өмнө үзсэн санаж байгаа байна. Эзэн Иесус яаж бүх юмсыг дүүргэж байгаа юм бэ гэхлээр загалмайн ажиллаар дамжуулан бүх зүйлсийг аварж байгаа учраас дүүргэж байгаа. Бас бүх зүйлсийг захирж байгаа учраас дүүргэж байгаа. Тэрээр дахин давтъя. Зарим хүмүүс ойлгоогүй царай гэртээ хуушаар бодож байгаа шиг байна. Тэгээд дахин оюун санаагаа аваад ирэхгүй юм. Өөрөөр хэлбэл эзэн Иесус Тэнгэрээс доош буугаад танд олзлогдсон хүмүүсийг өөртөө олзлон аваад тэдэнд ариун сүнсээр дамжуулан хүн тус бүр сүнслэг бэлийг өгөөд дахин дээш одсон юм аа гэж. Энэ нь бүх юмсыг яахын тулд байсан юм аа, дүүрэхийн тулд байсан юм. Өөрөөр хэлбэл бүх хүмүүсийг авран нэгтгэж, бүх зүйлсийг захиран нэгтгэж. Ийм агуу эзэнд итгэдэг ийм түүний өмнө хүндлэлтэй, хүнээс имэлттэй амьдрасаа гэрэж байна. Амин энэхүү сүнслэг бэлгүүдийн талаар үргэлжлүүлэн ярьж. Энийг харах юм бол бэлгүүд өөр юм байна гэдгийг харж болж байгаа. Түрүүх яг өмнөх хэсгээр 6 ишлэлийнх нь өмнө тэрээр бид бүгдээр нэг юм аа гэж хэлж байна. 7 дугаар ишлээс хавуулан хүн бүр өөрөөр бэлгүүттэй юм аа гэж ярьж хэлж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл чуулган бол нэгдмэл чанартай олон шинжтэй юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй юм аа. Бид хүн тус бүр яг дөрвөлжин биш гэсэн үг юм. Би нэг нь дөрвөлжин, нэг нь гурвалжин, нэг нь өөрийнхөө, нэг нь 5 өнцгтэй байна гэсэн үг. Харин энэ олон бэлгүүттэй хүмүүс нэгдэн сүнсний нэгдгэлийг хазаалгах хэрэгтэй байна гэсэн. Тэгснээрээ бид бүх юмсыг дүүрэх гэж байгаа Христийн дүүрлэг бүр утгаараа ертөнцид харуулах боломжтой. Үргэлжлүүлэн чуулганаар дамжуулан Бурхны Христийн дүүрэл ертөнцид харагддаг учраас
чуулганы чухал өөрийн бэлийг авсан хүмүүс нь надад дурдж байна. 11 эшлэгийг харна. 11 эшлэг. Тэр заримыг нь илч, заримыг нь иш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээ тунгалагч, заримыг нь хончин ба багш болгосон нь. Амен. Энэ бол сүнслэг бас бэлгийн нэг жишээ юм байна. Паул цааны миний 1-р Коринтод уншсан, Ромд уншсан бэлгүүдийн талаар дурдаагүй юм байна. Тэр албаар чуулган чухал үрийг үүсгэж байгаа үйлчлэл бүхий бэлгүүдийн тал дээр дурдж байгаа. 5 хүн байна. Тийм эхнийх нь элч юм аа гэж. Элч гэдэг нь юу гэхээр тавчхандаа бол Есүсийн 12 дагалдагчийн талаар ярьж байгаа. Элч хүн бол угаасаа Есүс Христтэй уулзж байсан, түүнээс томилгоо авсан хүмүүс байна. Тэгэхээр элч Паул хүртэл элчийнхаа эрхийг хамгаалах гэж нэлээд зовдсон байдаг шүү дээ. Учир нь тэр Есүстэй хамт байгаагүй учраас хүмүүс юм л бол элч бишээ гэж хэлчих гээд байдаг. Харин Есүс элч Паул юу гэсэн бэ? Би Есүстэй уулзсан. Би түүнээс томилгоо авсан. Би түүнээс бас илчлийн дагуу сайн мэдээлэл авсан гэж байн хэлдэг шүү дээ. Тэр элч юм бол Есүс 12 дагалдагч элч Паул мөн хойшоогоо жоохон Барнаб тэгээд Яков гэх мэт хүмүүс энд орсон. Харин нөгөөд нь ямар хүмүүс гинэ? Хоёр дахь нь иш үзүүлэгч юм аа. Энэ иш үзүүлэгч гэдэг нь маань тухайн цаг үед чуулган анхлан байгуулж ирсэн үед бичээс байхгүй байсан байна. Өнөөдөр шиг шууд ингээ Библийг хэлгээ. За тийм Эфес ном 4-р бүлэг гэж тэрээс ярьдаггүй байсан үе. Тэр үед хүмүүс зөвхөн элч нарын үгийг сонсдог байсан. Элч нарын эзэн Есүстэй хамт байсан үг сургаал нь тодорхой хэмжээний хязгаартай байгаа юм. Яг хүн тус бүр тандсан хэмжээгээр, чуулган тандсан хэмжээгээр тэр үг байхгүй шүү дээ. Тэгмээс иш үзүүлэгч нарыг эзэн гаргаж ирсэн байна. Иш үзүүлэгч нар гэдэг бол эзэн бурхнаас үгийг авангаа хүмүүст яг дамжуулж ирсэн үг. Чуулган тандсан үгийг, хүн тандсан үгийг дамжуулж ирсэн. Хүмүүс иш үзүүлэгч нар дамжуулан бурхны үгийг авч ирсэн. Энэ хоёр хүн төрлийн хүмүүс нь чуулганы суурийг барьж байсан байна. За 2-р бүлгийн 20-р эшлэгийг хардаа. 2-р бүлгийн 20-р эшлэл. Ураа. Та нар яасан бэ? 20. Та нар иш үзүүлэгч нар, элч нар болон иш үзүүлэгч нарын суурин дээр босгодож байгаа бөгөөд Христ Есүс өөрөө булангийн дулгуур ажээ. Амен. Тэр чуулганы ихэнх үед энэ хүмүүс хамгийн чухал үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан байна. Суурийг нь барьж ирсэн хүмүүс гэж. Эзэн Есүсээс биечлэн томилогдсон түүний дагалдагч нар болгоно. Хүмүүс эзэннээс үгийг аван дамжуулж байсан. Сүнслэг байдлаар шууд илчлэлтийг аван дамжуулж байсан. Энэ хоёр төрлийн хүмүүстэй чуулган босон байгуулагдсан байна. Харин дараагийн хүн нь болохоор сайн мэдээ тунгалагч юм аа гэж. Библиэр хамаад бид Филиппээс авах харах боломжтой. Эдгээр хүмүүс нь түн ингэ явдаг. Нэг газар очиж сайн мэдээ тараагаад тэгээд дуусаад хаваа газар руу яваа сайн мэдээ тараагаад энэ зүйлийг хийдэг гэсэн. Дараагийн хүн дээр нэг хүн үү, хоёр хүн үү гэдэг дээр эрдэмтний байр суурь харилцан адилгүй байдаг. Заримыг нь хончин ба багш болгосон юм. Яг ба гэдэг үг ороод ирчихсэн учраас нэг хүн хэлээ ярьж байна. Яг л хончин гэдэг хүн бол яг нэг чуулган бүлэг хүмүүс рүү хандан эзний хайр халамжийг үзүүлж байгаа. Гэхдээ хончин хүнд зайлшгүй байх ёстой зүйл юу байх вэ? Багш байх ёстой. Тэр заавшгүй эзний үгээр хүмүүсийг сургаж явах ёстой. Тиймээс зарим нэгэн эрдэмтэд хончин багш бол нэг юм аа гэж үздэг байл, зарим нь үгэнээг тусад нь бас авч үзэж болно гэж үздэг хүмүүс бас байна. Тиймээс 4 талд үйлчлэлөө, 5 талд үйлчлэлөө гэсэн байр суурь харилцан адилгүй байгаа ч гэсэн миний хувьд нь аль алингийн хүлээмжшүүлж байгаа. Аль нь ч хийж болох юм. Гэхдээ хончны сэтгэлгүй багш нь заримдаа тийм сайн биш байдаг талгүй. Тийм учраас яахгүй хончин үгийн үндсэн утгаар нь харах юм бол хончин дээр хончин бас давхар багш гэдэг юм аа гэдэг санаагаа илүү илэрхийлж байгаа нь 60% байна гэж харж байна. Эдгээр 5 мөн 4 талд үйлчлэлийг эзэн чуулган төгсөн байна. Харин өнөө цагт бол элч болон иш үзүүлэгч нар нь байхгүй гэж үзэж байна. Яг гэвэл чуулган босон байгуулагдаад чуулган тэрхүү элч нар бол иш үзүүлэгч нарын дамжуулан бичээс ирчихсэн учраас цаашид энэ хоёр үйлчлэл ерөнхийдөө байх болсон гэж үзэж байна. Гэхдээ одоо ч гэсэн зарим нэгэн газар улс аймагт очих юм бол тавхан өөрийгөө апостол гэж хэлж байгаа хүмүүсийг харах болно. Тэр нэг яг
илч гэсэн утгатай. Зарим нэг хүмүүс травес өөрийгөө иш үзүүлэгч гэж хэлж байгаа хүмүүсийг харах байна. Одоо чинь зарим нэгэн урсгал чиглэл одоо ч ихснэр байгаа, одоо ч иш үзүүлэгчнэр байгаа гэж үзэж байгаа. Хэрвээ тэгэх юм бол чуулганы эмгэг зэгцүүд нэлийн том асуудал гарч ирдэг тохиолдол бий. Жоохон өргөн харагдах уу? Дандаа дарханд байхгүй шүү дээ. Та нар Африк төвд очиод үзэн тэнд очиж өөрийг иш үзүүлэгч гэж байгаа хүмүүс зөндөө байх болно. Өөрийг элч гэж хэлж байгаа хүмүүс зөндөө байх болно. YouTube руу гарах юм бол өөрийг апостол буюу элч гэж хэлж байгаа хүмүүс зөндөө байна. Өөрөөр нэг осны тэр хүн би Иесусыг харсан, Иесус илчлэлийг авсан, тэр намайг тамилсан гэж ярьж байна гэсэн үг шүү дээ. Тэр асуудлууд байна. Гэхдээ элчийн маягтай, иш үзүүлэгчийн хэлбэртэйгээр үйлчлдэг хүмүүс байгаа гэдэг үнцгээс бид харах нь зөв юм. Яг иш биш. Тэр юм дээр. Яг иш үзүүлэгч биш хэрнээ түүний иш үзүүлэгч биш хэрнээ тэр хэмжээгээр үйлчлдэг хүмүүс байдаг юм байна. Энгүү илч болон иш үзүүлэгч сайн мэдээ тунгалаж хончин багш гэдэг бол сүнслэг биелгүүдийг авсан ихэнх үеийн чуулганд байгаа таван талд үйлчлэн талаар ярьж байна. Энэ чинээс одоогийн чуулганд байгаа нь сүүлийн 3 юм байна. Ямар хүмүүс нэг гэсэн үг? Сайн мэдээ тунгалагч, хончин, багш нь байна гэсэн. Одоогоор сайн мэдээ тунгалагч гэдэг бид илгээлтийн эзэд гэдгээр ойлгож байна. Тэд бол жинхэнэ утгаараа яаж юм гэсэн үг лээ? Сайн тарааж явж байгаа хүмүүс шүү дээ. Хончин одоогоор юу гэлээ? Пастор шүү дээ. Багш нь яг багш. Энэ нь энгийнээр ярих юм бол чуулганы удирдлагуудын талаар ярьж байна гэсэн. Гэтэ энэ нь яг удирдлагчийн байр суурьнд очсон биш бэлэг юм а гэдэг үнцгээс харах хэрэгтэй. Яг үндэ би илч болъё гэдээ илч болдог биш. Би иш үзүүлж болъё гэдээ иш үзүүлж болдог биш. Би багш болъё багш болчихж байгаа биш юм аа. Энэ цаанаас нь бэлэг байх хэрэгтэй юм байна. Христийн дээш гарахтай хүн тус бүгсэн бэлгийн дагуу бий болж байна. Энэ үйлчлэл нь чуулганы удирдлагын хэмжээнд очиж байгаа үйлчлэл учраас тийм бэлгийн тоонд орж байна гэсэн үг байна. Энэ хүмүүсийн юу хийх ёстой байдаг гэдэг нь 12 дугаар эшлэлээр байна. Багш болгосон нь шалтгаан нь тийм 12-3 ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж Христийн биеийг байгуулахын тулд юм аа. Эдгээр хүмүүс сүнслэг бэлгээр гарч ирнэ. Эдгээр хүмүүс үйлчлэхийн гол зорилго нь ариун хүмүүсийг явна бэлтгэж үйлчлэлийн ажил бэлтгэж юм. Эцэнэс анзаарах ёстой зүйл нь юу гэхээр чуулганы удирдлагын хэмжээнд үйлчилж байгаа хүмүүс нь ариун хүмүүсийг бэлтгэх юм. Харин нөгөө талаар ариун хүмүүс буюу итгэлийн хүмүүс нь тэр хүмүүсээр дамжуулан бэлтгэгдэх юм аа гэсэн. Нэг нь бэлтгэх дуртай. А нөгөө нь бэлтгэгдэх дуртай байх хэрэгтэй. Дагаад яг бэлтгэх дуртай. Бэлтгэгдэх дуртай. Ой яагаад дандаа за дахиад бэлтгэх дуртай. Бэлтгэгдэх дуртай. Энэ нь юу гэсэн үг гэхээр хэдийгээр хүн тус бүр сүнслэг бэлэг өгцөн байгаа ч тэр нь ногоонороо байгаа гэсэн үг байна. Харин эдгэр хүмүүс тэр хүмүүсийг бэлдэж тэр ногооныг нь шар болгож шаашлаад улбар шар болгож шаашлаад улаан болгон боловсруулж олон хүн үр жимсийг нь идэхдээ яасан гоё амттай юм бэ гэж хэлэхэд хүргэнэ гэсэн. Тэгэхээр бид Христэд итгэсэн ч бид аврагдсан мөнхийн ус иргэн мөн ч гэсэн адас сүнслэг бэлэг байгаа ч гэсэн ном ногооноор байгаа учраас идэх боломжгүй ашиглах боломжгүй юм аа. Идэх гэхээр муухай гашуун байгаа учраас ямар ч амтгүй байна гэсэн юм. Харин боловсруулах хэрэгтэй учраас тэрхүү бэлтгэх ажил нь яг аргагүйгээр чуулганы удирдлагчнарын хийдэг ажил бөгөөд нөгөө хүмүүс гэсэн бэлтгэгдэх дуртай байдаг юм аа гэсэн. Тэгэхээр энэ юунд бэлтгэн гинэ? Залбирахад бэлтгэн гэсэн үү?
Үгүй энэ юунд бэлтгэх ч юу? Үйлчлэлийн ажилд бэлтгэнэ. Үйлчлэлийн ажил гэж юу юм бэ? Нөгөө нэг хүлээн авсан бэлгээрээ бие биендээ чуулгандаа үйлчилж чадах үйс болгоно гэсэн. Сонсоод дараа нь мартчихдаг шүү. Нөгөө нэг бэлгүүдээрээ бие биендээ үйлчлдэг хүмүүс болгоно гэсэн. Тиймээс чуулганы пасторын ажил бол номлол үндсэн ажил нь биш юм. Хүмүүсийг удирдах үндсэн ажил нь биш юм. Үндсэн ажил нь таныг бэлтгэх. Таныг юу хийдэг болгох? Үйлчлэлийн ажил хийдэг болгох. Өөрөөр хэлбэл танд бэлгэн байлаа. Тань авьяас нь байна. Тэгсэр нэл хүн амтан хараагаал зүгхэл зодож амчаад байвал таныг юунд ашиглах юм бэ? Танд бэлгэн байна. Тань авьяас нь байна. Гэхдээ та мөнгө санхүү хулгай хийждэг, тавьсан энэ тэн тавьсан юм алга болгоод болгуулждаг тийм авьяастай байгуул таныг юунд ашиглах юм бэ? Ойлгож ин тийм үстэй. Тэгэхээр бид бэлтгэх ёстой бөгөөд бид сүнслэг бэлгээрээ үйлчлэх үед. Жинхэнэ утгаараа энэний үр дүн юу болно? Христийн бие байгуулагдах. Христийн бие буюу чуулган хүчирхлэг болж байгуулагдах нь аяндаа бий болж байгаа процесс юм аа. Аяндаа яаж бий болж байгаа гэхлээрээ ариун хүн бүр бэлтгэгдэж өөрийнхөө бэлгийн дагуу яах үед бие биендээ үйлчлэх үед Христийн бие аяндаа байгуулагдаж бүх юмсыг дүүрэхийн тулд оршиж байгаа Христийн дүүрлийг бид хүмүүст харуулна гэсэн. Тиймээс нов нохонороо байгаа хүмүүсээ таныг бэлтгэхийг та зөвшөөрөх хэрэгтэй. Тодорхой хэмжээнд энэхүү удирдлагын байр суурьнд байгаа гэж үзэж байгаа хүмүүсээ та хүнийг бэлтгэхэд зориулт гаргах хэрэгтэй. Тэг хүмүүс байгаасаа гэж яриад байна. Би энэ биеийн сургуулийг хоёр давхар бид байнга хийж байгаа юм уу? Биеийн сургууль хийж байгаа нэг том шалтгаан яг энэ үгийн улмаас юм аа. Ариун хүмүүсийг юунд бэлтгэх юм бэ? Үйлчлэлийн ажилд бэлтгэх юм бэ? Яг үндэ ингээд цуглааны нэм гаргийн энэхүү цуглаанаар би эзэн бурханд хүндэтгэл мөргөл өрхөхөөс биш бид бэлтгэгдэж чадахгүй байхгүй. Өнөөдөр та гоё ивэл аавн юм ойлгоно гараад 10 минутын дараа юу вэ? Шууд мартав. Тэглээгээд энэ хэрэггүй гэсэн үг биш. Та өчтөр хоол идсэн тэгтээ тухай өчтөр идсэн хоол өчтөртөө өнөөдөр хүртэлх хэмжээнд ивэл болж байгаа шүү дээ тийм үү? Хүч болж байгаа. Маргааш өнөөдөр бас дахиад хоол идэнэ. Яг л энэ процесс юм байна. Өдөр бүр идж байгаа хоол чинь таныг тухайн хугацаанд нь хамгаалж байгаа зүйл юм байна. Ямагийн зүйлээ яг л энэ хэмжээнд байх бол миний итгэлийг алдагдуулахгүй хамгаалахад байна. Харин бид бэлтгэдэхийн тулд илүү их зориулт хэрэгтэй байна. Илүү их цаг зав зарцуулах хэрэгтэй байна. Тэмцэнэс Илж Паул үүс номон дээр тэр Турано гэдэг сургуулийг байгуулад 3 жилийн турш тасралтгүй хүмүүсийг бэлдсэн байдаг. Өглөө 10-аас 4 цаг хүртэл яг өдрийн халуун цагийн үеэр. Тэгж маш хүчтэйгээр сайн мэдээд харагдсан байдаг. Эзний хүмүүс бий болсон байдаг. Бид суралцах шаардлагатай байна. Тэгээ би биеийн сургууль таг нэг үрж байгаа. Мөн бас өөр ямар нэг биеийн сургууль сургуулж байгаа хүмүүс байна. Та сурах дурггүй, суралцах дурггүй, өөрийгөө бэлтгэх дурггүй хүмүүсээ гаргаад өөрийгөө жоохон шахаад. Суралцаасаа гэж яриад байна. Харин дараагийн 7 хоногт бүгдээр 13 дугаар ишлээс хойш харахтаа хэр хэмжээнд бид бэлтгэх ёстой юм бэ гэдгийг харах болно. Хэр хэмжээнд бэлтгэх ёстой. За өнөөдөр Христийн биеийг билээ байгуулцгаая. Тэмийн тулд ариун хүмүүс бид юунд бэлтгэгдъя? Үйлчлэлийн ажил бэлтгэгдъя. Ямар юугаар үйлчлэх вүлээ? Хүлээн авсан бэлгээрээ. Тэг хүмүүс байгаасаа гэж яриад байна. Мэн. За